Боловсролын сайд шинжлэх ухааны технологийн Улаанбаатар паркийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрдэм шинжилгээ судалгаа инновацийн чадамжийг бэхжүүлэх зорилтыг хүрээд 2024 онд шинжлэх ухааны технологийн Улаанбаатар паркийг байгуулан инновацийн экосистемийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Үеийнгийн дээрлэхэлтэд нэг мөр цэг тавья. Үеийнгийн дээрлэхэлтэд өртсөн хүүхдүүдийн 53% нь 11-ээс 14, 23% нь 15-аас 18 насныхан байна. Тэдний 75% нь хөвгүүд, 25% нь охид байна. Бүгд найрамдах энэтхэг улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар ерөнхий боловсролын сургуулиудад захин анги танхим байгуулах, байгалийн ухааны боловсролын хэрэглэгдэхүүн нийлүүлэх, энэтхэгийн соёл боловсрол, шинжлэх ухааны технологийн хамтын ажиллагааны хөтөлбөрт англи хэл мэдээлэл зүйн багш нарыг хамруулах зэрэг чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Боловсролын сайд их хамгаалан боловсролын судалгааны үндэсний хүрээлэнд ажиллалаа. Уулзалтын үеэр тус хүрээлэн тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэсэн юм а. Тухайлбал докторийн сургалтын зардлыг бодлогын зээлийн сангаас, судалгааны санхүүжилтийг шинжлэх ухааны технологийн сангаас шийдвэрлэж өгөхөр боллоо. Боловсролын зээлийн сангийн зээл төлөлтийг нийтэд нээлттэй болгох хэрэгтэй. Зээлийн эргэн төлөлтийн лавлгааг e-Mongolia системээр дамжуулан зээлдэгч нарт авах боломжийг бүрдүүлсэн. Дотоодын 28,000 гаруй, гадаадын 2,000 гаруй суралцагчийн гэрээг захим гэрээнд шилжүүлж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн суурин төлөөлөгчтэй санал солилцлоо. Суурин төлөөлөгч Бэйт Даастал уулзалтын үеэр сургуулийн орчин дахь дээрлэхэлт нь зөвхөн Монгол улс төдийгүй дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болж өгдурдан сурагчдын эсрэг дээрлэхэлтийг бууруулах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Боловсролын сайд гадаад улсуудад томилогдсон элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Засгийн газрын тэтгэлгээр суралцахаар очиж буй Монгол улсын иргэдэд тулгамдж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, шуурхай дипломат шугамар мэдээлэл солилцсон хамтран ажиллах, гадаад улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн хүүхдүүдэд үндэсний хэл соёлыг өвлүүлэх тал дээр анхаарч ажиллахыг боловсролын сайд уулзалтын үеэр хүслээ. Боловсролын сайд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлд ажиллалаа. Гадаадд диплом баталгаажуулалт, хуурамч диплом илрүүлэл, дипломын дүүцүүлэлт зэрэг 1145 захим хүсэлт, нийт 1598 хүсэлт бүртгэжээ. Үүний 19 нь баталгаажаагүй буюу хуурамч байна. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирлуудтай уулзалт хийлээ. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, бүсчилсэн хөгжлийн болгоод нийцүүлэн хөтөлбөрийн зөвшөөрлийг олох, эсэгчгүй буюу 2 жилээс дээш хугацаагаар сургалт явуулаагүй хөтөлбөрийн зөвшөөрлийг дүтгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэнэ. Инженер технологийн дээд боловсрол төсөл судалгаанаас инновац бизнесийн шатанд шилжиж байна. Төслийн хүрээнд олон улсын өндөр зэрэглэлийн сэтгүүлд Монгол Улсын их сургуулиас 149, шинжлэх ухааны технологийн их сургуулиас 250, хөдөө аж ахуйн их сургуулиас 6 өгүүлэл хэвлүүлж, их сургуулиудад гарааны компаниуд амжилттай байгуулагдсан судалгаанд суурилсан бизнесийн эхлэл тавигдлаа. Боловсролын сайд хүүхдийг ивэх сангийнхантай уулзлаа. Уулзалтын хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад Кембрижийн хөтөлбөрт нийцсэн лабораториудыг иж бүрэн байгуулах, орон нутгийн сургуулиудыг хотын стандартад хүргэх, хосолсон сургалтын орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах саналуудыг тавилаа. OpenAI компани нь боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлнэ. Хиймэл оюуны шийдлийг боловсролын салбартаа нэвтрүүлж, нэг хүүхэд нэг AI туслах багш, нэг багш нэг AI туслагтай болох хөтөлбөрөөс гадна мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөх, ерөнхий боловсролын сурагчдыг компьютер төхөөрөмжөөр хангах, нэг сурагч нэг компьютер, нэг анги нэг ухаалаг самбар хөтөлбөрийг тус хэрэгжүүлэхээр ажиллаж байна.